Монголд одоо $10 гэдэг бол 30 гаруй мянган төгрөг, би 30 мянган төгрөгтэй байна. 300 yen. Бичиг. Ёо. $10 Монголд их мөнгө эсвэл юу ч авч хүрэхгүй юу? Японтой харьцуулахад ямар байхыг хамтдаа сонирхцгоё. За нарт харуугийн нэг өдрийн мэндийг хүргье. Та бүхэн миний Японд дах нэг өдрийг $10-тай үржижсэн. Бичлэгийг үзчихсэн болвол түүнийг одоо яг одоо Монголд хийх гэж байна. Монголд одоо $10 гэдэг бол 30 гаруй мянган төгрөг, би 30 мянган төгрөгтэй байна. 5 мянган төгрөг дагсаасаа шилжүүлнэ. Тэгээд тэрний комментэн доор Японч ямар хямдсан юм бэ? Монголд байсан бол агуулс нэг код идэж штэ гэжсэн. Одоо тэгвэл 30 мянга. Ямар их мөнгө болсыг бүгдээ харцгаа. Яг одоо би дэлхийн хамгийн алдартай аялагчдын нэг болох Марко Пологийн өмнөөс энэхүү бичлэгээ хэлж байна. За миний ард ингээд түц байхгүй болсон ч асар байгуулаад сайхан ном зарж байна. Багшийн дээр тийм юм гарцсан. Хүүхдүүд цэвэрлээд гоё болгоцсон байсан. Гэтэ монгол бичиг энэгээр бичээг байгаа юм байна. Тэгээд за мэдээж хоолны газар орно. Номын сан, караоке. За тэгээд өөр юу энэ мөнгөнд маань багцыг бүгдээ харцгаая. За би Японыхоо бичлэгийг болохоор ингэж алхаж агаад Сайзер яг шүлжээ хоолны газараас хэлжсэн болов. Одоо би улаан өдөө саяхан орсон. Монголын шүлэндөө орж үзэх гэж байна. Энд би нэг 2 юм уу 3 удаа өмнө орж ирсэн. За. Би рамен дундаар гэдэг юг 8300-аар авсан байна. Тэгээд Япон яваагүй 2 сар болж байгаа. Монголын чөлөндөөгийн рамен, Японы раменгаас ямар ялгаатай байх талаар хоолоо идэх үед хамтлаад оноо өгцгөөё. Нөө ерөнхийдөө оюутнууд маш ихтэй. Яг одоо ягчаал нь таарсан байгаа. Яг оюутнууд яг нэг эд буужинд бүх их сургуулиудын гол байдаг чөлөндөө дотор ороод ирсэн байгаа. За, хоолоо харцгаая. Итадакимас. За рамен хоолыг харуулцгаая. Рамен дээр бол одоо ингэж ерөөхдөө бол бэлэн гомин нэг өндөгний тал. Тэгээд 1 2 3 4 гэрчим сайхан мах байна. За амтлт үзье. Помидор амтлж байна. Бага зэргийн халуун ногоотой байна. 8700 гэдэг ч юм байна шүү дээ. Хуваахаарч 300 yen гаруй. Төгрөгөөр бол гим хоолыг бол Ингэлтэй болохоор байна гэж үзэж байна. Тэгэхээр яг Японы раменгуудыг бол хаанч хөрөхгүй ч хийсэн. Үл дарж хотоодон дүргэж эрдэм ном сурахад бол боломжийн байна гэж үзээд би энэ дээр 8.4 оноо өгье. Японыхоо бичлэгэн дээр би нэг өндөр байрлал руу ороод 60 давхраас Токиог дээрээс нь харуулжсэн шүү дээ. Одоо болохоор тэрэн шигээ нэг сцен явъя гэж бодоод талбайн хажууд зүүн хойд талд ажлынхаа Newbie Grand Hotel гэдэг ажилладаг. Ишигээ орж та бүхний дээд үзмжийг харуулъя. Тэгээ бас нэг ажлаа амжуулах шаардлагатай байгаа. Өөртөө орцгоо. Тэгээ ингээд би бас энд юу ядгийг нэг албан бичгтэр тамга зурж гарын хэсэг зурх хэрэгтэй болоод өдөрлөө ингээд миний бүтээлөө тэнд байдаг. Тэгээ заримдаа ирсэн үйлчлүүлэгч нартайгаа даам тоглолтог яг ишиг ингээд сайхан засгийн газрын ордон байна. Идчихэдэг сүүлийн үед бас Батамгалан огцор гэдэг доор орилоод цог онгоолохоор жоохон шүүгээд байгаа. За ингээд энэ газар. Хаяада ирдэг нэг юм офстой байна да. Цагаас гарын хэсэг зураад хамгаатаад тэгээд бүгдээ номын сан, төв номын сан руу орж дотор нь юу байдгийг карт нээлгээд тэгээд үзцгээе. За гарцгаая. За дараагийн аялах улс маань хаашаа вэ гэж үү? Энэ улс руу аялнаа. Тэрийг дараагийн бичлэгээс үзээрэй. Улаанбаатар хот маань ингээд засгийн газрын ардын араас ингэж харагдаж байна. Урд хэсэг маань ингэж харагдаж байна. Blue sky, богдуул, талбай дээрх цагаан асар. Тэнд шинжлэх ухааны технологийн их сургууль байна. Би яг дараа 7 хоногт тэнд нэг өдрийн оюутан болж бичлэг хийхэр байгаа та бүхэн.
subscribe дараад тэр бичлэгийг алдахгүй үзээрэй. Давхраатай байна, нүдэн том юм байна. Яа. Хүсэнд асуулт тэр нэрээ хүсээд асуулаа удаагүй байна. За би чамаас сонслоо. За энэ дөрөв хүүхэд гинт ирээд тэгээд царайгаараа ранклууллаа. YouTube-ийн бичлэгэнд орсон шүү. Ямар айтайгаа. Монголын үндэсний төв номын сан 1-р салбар. Ямбэр Эрдэнэчингой. Ишигээ орж карт нэдлэхэд 10,000 төгрөг байдаг. Өдрөө $1-ийнхоо $10 өдрийн 10,000 төгрөгийг энд урьж дотор нь юу байдгийг хамтдаа үзье. Ажлын өдөр 20 цаг хүртэл ажиллаж байгаа маа 9 цаг. Карта нээлгээд дотор нь ороод ирлээ. Бичиг үсгийн баяр гэж байна. Энд нэг юм шатар хөрхөн хоёр хүн ном уншаад жилээж явах үедээ тоглолчмоор дугуй хагас саран гэх юм. Хэлбэр юм бэ? Өөх энэ хараа. Маш нарийн бичсэн шүү дээ. Нэгэн жигт. Энд биччихээ. Яг одоо энэ төв танхимынх нь үүдний хэсгээр сууж номын санд утас ашиглаж болохгүй болохоор би утастай орохгүй. Ингээд энэ танхим байна. Каталог шүүж аваад номоос ихэлээд дуушгана. 2,000 төгрөгөөр замдаа сая хужирт бөмбөлөгтэй sparkling water авлаа. Одоо үтсэн мөнгө юм байна. Яа, гинт 3-4 дөрөөр хараалт ийцс төрөөд ирлээ. Энд яах гэж ирсэн гэхээр миний Японы влог дээр $10 влог дээр жим рүү ордог. Тэгэхээр Монголч гэсэн жим рүү орж үзцгээе. Би бичлэгээ ингээд зогсоолоо. Яагаад тэгэхээр ингэ нүцгэн гарах учраас гэж Японд хэлжсэн. Энд тэгсэн чи хүн опсоо. Адласаа өнөөдөр ийм гоё фитнест ирсэн байна. Би нэг 5-6 жилийн өмнө бас фитнесийн багшаар сурдаг өсөж исэн. Тэгээд энэ фитнесийн багшаар манай ангийн охин Түмэ байна. За сайн байна уу? Өөрийгөө танилцуулаарай. Зя сайн байцгаана уу? Түмэн өөрийгөө харахгүй байх чаасан. За наа Түмэнцэг гэдэг. Уулзаг аягүй удацсан байна. Олон жилийн дараа ингээд уулзж байна. Тэгээ уулзраад аягүй баяртай байна. За одоо би бол Японд бас ганц хоёр хүндэл нэг хувийн татварж уулзалт хийсэн. Бас тэгээд одоо бол өөрөө баг юуны чиний шавийн хэмжээнд юм уу би хаатай байгаа. Тэгтээ мэдээж юутайгаа гүдэг болохоор хөнгө атлетик юм бол суур хурд бол хийвэр байгаа. Тэгэхээр одоо чи миний биеийг юу гэж бодож байна? Юун дээр ажиллахаар байна? Яахаа тэгэл юу штэ. Одоо яг одоо нэг өөрийн нэг зорилго байгаа штэ тухайн үний. Одоо чиний нэг зорилго байгаа тийм үү. Одоо хүчтэй боллоо гэд би хурдаа бууруулмааргүй байна гэдэг ч юм нэг юм зорилго байна. Эсвэл тэрэндээ л зориулж би ер нь бол хөгжүүлж бэлдэж тэрэндээ зориулж одоо хоолндоо зохицуулж талхал хөдөлгөөний хийж явна гэсэн үг байхгүй. Тий. За баярлаа. За одоо удахгүй бит хоёр ингээд толноос харчих болох юм байна. Одоо удахгүй бит хоёр ингээд чаленж хийн. Ямар чаленж хийж өсөлтийг хамтдаа харцгаая. За чаленж маань бол турникийн дээр бит хоёрыг хинэн илүү олон секунд минут тогтгоо үзцгээе. За эхний хүн бол the ladies first Түмэ. За гарчаа эхлэхээр би тооцъё. За ингээд байж гараа. За ингээд байнгын бэлтгэлтэй байгаа. Фитнесийнхаа дэвжин дээр байгаа. Түмэг хэдэн секунд минут тогтохыг хамтдаа харцгаая. За зүгдэн бүтэн цаг явлаа. Хоппа. Улаанбаатар хотын аваргын тусгай байранд орсон. Энэ жил одоо улсын аврагт үзэж байгаа тамирчин хүн шүү дээ одоо. За одоо 34 секунд. Хэрэв та бүхэн цаг хугацааг хэтэрхий хурдан өнгөрөөднө гэж бодож байвал турникэн дээр зүгдээрэй. За минут 3 секунд, минут 4, минут 5. Би түрүү ямар дуу тогтцодгоо төмөд хилцсэн байгаа. Тэгэхээр тэрийг яахын тулд би минут 40 мөч тогтож магадгүй. За минут 25.
За минут 30 31. За минут 31 дээр. За сэтгэгдэл ямар байна? Хэцүү байсан уу? Яг мөөгөө л бодлоо даа. За одоо ингээд миний ээлж азар ямар нэгэн дасгал хийгээгөө булчингийн булдраа баахгүй байгаа. За шууд зүгтгээр дарчих. Идэ. Йоо. За заунлаа. Гар гулгаад байна. Минут хүрсэн үү? Минут 20 хэлсэн бол бисээ тогтсоосон шүү дээ. Ингээд техник чаленж ялгчаар фитнесийн багш түмээ. За дараагийн челленж маань болохоор бит хоёр squat барьж хин удаан тогтгоо суухаа үзье. Та бүхэн манай тамирчныг харж байвал хөл нь бол нэлээд сайтай. Би бол бас ч гэж бас энгийн иргэн болсон үедээ бол гайгүй. Мэргэжлийн тогтмол тамирчин биш гэхэд бол гайгүй. За ингээд олон юм ярилцлуугаар сууя. За. За ингээд гол нь хотоолт. Бисаа дугуйтай байсан л дээ. Хотын төгжрөлд орохгүй бас мянган дугуй ундаг байгаа. Тарит. Болчин тарилч. Гэтэ их маслаа хүн удаан тогтно гэсэн юм бол байхгүй. Тэр булчингаас. Булчин өөрөө баг дараа болж иж магадгүй юм даа. Хилээ болч. Чи онтол яаж яана? Булчингаа хаваарч. Дугуйчд бол ер нь бүх төр ундаг. Сүлдээ. Буян бол ер нь дөрвөн булчин байдаг. Дүүл ажиллаа тийм. За бууж. Ингээд хоёр тиг боллоо ингээд тогтмол бүгдээрээ спорт хийчихлээ. Тогтмол биш бол над шиг ингээд хожигдоод ах нь. Японы бичлэг дээр маань караоке сүүл рүү орж ирснийг та бүхэн санаж байгаа бах. Тэр Япон караокенаас биш Монголын караоке. Энэ бол хамгийн жижиг өрөн гэсэн караоке. Энд ихтэй нэлээд дажгүй караоке байгаа. Дүлгөө нуурын караоке. За ямар дуудуулахыг хамтдаа харцгаая. Мачкахэн догвидох гэж байна. Мозиан мэгцээ. Моротуч норладжавсан сэтиланэн. Хин нэглэл зархлаа. Мохин нэглэлдэр глачи сосор мормогчгээд удахтаж нэрвэ би зэрэг киноч монголд дөрөвдөх гэсэн маярда
баха. Дуу дуултай юм аа чи? Дуулъя. За ямар дуу дуултай? За таны үед зориулаад би хурдын эх орон явчих юм уу? Чи намайг хэлтэй гэж бодчих. 창갈승 망хан цагийн уртад хуврэг 돌다 올옥소랑 몰렘튼 모를대됐으면 얼티도 고득이 터스타 혈응맨 어선손이 오는 새끼는 웃은 내가 언사긴 물떠다르다기 샤르다가 툭대 나힌 들어 짤짤 Baby, people do the hero Мен сэтгэлийн го зөвхөн байгаа бага сэтгэлэн байгаа Тодорхой хичээн дугнаа зөвхөн бодны цог гэрхэдэ Чулуушны хатан чуйхан сэтгэлээ За ингээд караокений цаг дусснаар өнөөдрийн бичлэг маань алдаасаар өнгөрч дуусаж байна. Одоо цаг 23 цаг 19 минут болсон байна. Тэгэхээр дараагийн бичлэг дараагийн өдөр юу байх вэ? Баярлалаа. За бичлэгийн үзэл дуусчихсан уу? За энэ бичлэг маань Монголд хийгдсэн учраас танилын хүрээ найз уу гэдэг зүйл бид бүхэнд байдаг. Та хэрвээ миний оронд $10 байсан бол хаагуур явж юу хийх байсан талаар бичээрэй. Би хэрвээ part 2 хийхээр бол тэндээс нь харж агаад тэр газруудаар нь явнаа. За лайка дараа, subscribe дараад бүгдээ хамтдаа илүү олон улсаар аялцгаая. Энэ хүртэл үзсэнд нэрээ баярлалаа. Bye bye.